одоо бид нар чинь 50 хүрж байгаа гэхэд чинь эхнээсээ буурлуулж шүү дээ. Тэгээд цал буурал шавнарт тий. Цэл залхуухан багш юм доо. Тий. За энийг бити яагаад. Харин 90 он ч аюу машин дээр хавар болцсон хавар багт чинь 30 машин дээр ски дэвсээд скийнхаа завсраар ороод гэрээсээ боо хийгээд харцаатай боцоонд аваа харцаатай тэгэл явдаг байсан чи ер нь бол зөвшөөрсөн байгаагүй. Тэгээ багш бид нар тэр нисхийн тэр гуанзанд очиод хооллоод байсан тэр мөнгө биднээс лав гараагүй багш зөвцөөсөн юм тэгэхгүй тий. Тэр 20 эдтэй одоо бодоход чи 20 эдэн настай хүүхэд тийм зохицуулж ингэ чи айгүй мундаг байгаа байхгүй юу? Багш маань бүхий л амьдралаа бол энэ волейбол спортын төлөө зориулсан хүн л дээ. Халан гаднаа хайрын дотроо тэгээд цайлган цагаахан сэтгэлтэй тийм эрхэм багш байсан да. Тийм 1991 оны 9 сарын 15-нд анх ингээд волейболын секцэнд ороод тэгээд 92 оны 3 сард Гавьяат тамирчин шавдар хөшийн нэрмжит тэмцээн болсон Өвөрхангай аймагт. Тэнд бид хэд шигшээ 8-д шалгарчаад дахиад хожигдсан бол бид нэр финалд орох гээд шүү дээ. Тэгсэн чинь бид хэд хожигдсон. Тэгээд тухайн үед нөгөө Өвөрхангай хуучин спортын ордны 2 давхарт бид нэр байрлаж исэн. За ороод одоо багштай бид нэр загнуулна те. Багш маань бид нарыг одоо бүхий л цаг үед бол загнахтаа загнаж өмөрөхтөө өмөрч те аргадахтаа аргаддаг байсан. Тэр тухайн үед бол яалтчгүй хожигдсан болохоор багштай загнуулна даа гэдээ орсон чинь бүгднгийн үнсээд тэгээ уйлшаал өөр болж байгаа. Бид нэр бүгдээрээ багаараа уйлаад багш маань уйлаад миний хүүхдүүд маш сайн тоглосон. Та нар 5 сар хичээллээд энэ амжилтанд хүрч байгаа. Та нар багштай нэрээ маш гоё бэлэг барьлаа. Одоо багш нь та нараараа бахархаж гэн гэд шал ондоон ийм сэтгэлтэй бид нар те. Тухайн үед бол маш тэр бол үнэхээр биднэрт бас гоё дурсамж олгон гэсэн. Багштай ярих хайртай. Одоогоор л дурсаж гин гэдэг чинь сайхнаар дурсаж гин гэдэг чинь тэр чинь угаас салах хайр. Тийм. Шавнар багштай зориулж гоё секцэндээ зориулж ийм дуу зохиож исэн. Тэр дуу маань ингээд ерөөсөө одоо тэр дуу чинь бүтээд одоо 34-5 жил болж байгаа гэхэд одоо үе үеийн багшийн шавнар биднээс хоош бүх шавнар тэр дууг дуулж багш тэрийг заагаад өгсөн. Баймар хөрхөө дуулдаг ер нь. Тэгээ салгашгүй тангарагтай волейбол секцнийхэн гэж хэлээ. Сэтгэл нийлэн бүрдсэн болохоор ингээд тэгээ аялаж төхөө. Салгашгүй тангарагтай волейбол секцнийхэн сэтгэл нийлэн бүрдсэн болохоор хизээч салгашгүй манай секцнийхэн хизээч салгашгүй эднийг багшны тандан баярлаа шавнаран тоогоод суурцгаана гэх. Тэгээ дунд чи үгнүүд амар гоё тий. Нэгдгэлээ халахын хөвгүүдийг хамраар нь хатгуулсан холбогчтой халаагаа хүлээж байгаа бас замын дөрөвтэй гэдэг ингээ айгүй гоё гоё хөвгтэй тэр. Одоо манай нөгөө үе үеийн одоо жижиг шавнар нь дуулах бах уу? Тий тэр үгийн толоор тий. Энэ тэмцээн манд манай багш спортын мастер Бомсронгийн даваад дэрч агсны нэрэмжит тэмцээ нөгөө ар гэрэн шавнарыг нь урьж тэгж зохион байгуулж байгаа. Тэгээд багш маань өөрөө газар явахдаа дандаа тэр нөгөө баг хүүхдүүдийг хичээллүүлээд улсын чанартай тэмцээн уралдаанд оролцуулаад тэгээд тэндээсээ бас тодорхой хэмжээний аюул их амжилт олдог байсан болохоор бид нар зүгээр нэг сумын авраг тэмцээнд ирэхлээр багшийн хувьд жижигдсэн тийм болохоор улсын аврагыг нээлттэй зохион байгуулах гэж хоорондоо ярилцсан. Тэгээд энэ тэмцээн маань 7 сарын 31-ээс 8 сарын 2-нд Өвөрхангай аймгийн Хар хорин суманд болно. Одоо тэгээд үе үеийн шавнар та бүгдийг хүрэлцэн ирээрээ. Уулзалгүй их олон жил болсон. Сайхан тэмцээ үзцгээе. Тэгээ сайхан уулзцай тэгээд багшийн дурсамж тий. Сайхан дурсамж уулзалт тэмцээн болно гэж бодож байна. Тэгээ одоо энэ тэмцээний санхүүжилтад бүгд тэр сангаас гарч байгаа юм байна шүү дээ. Тэгээ энд бол
гоё тэмцээний зохион байгуулах, гоё уулзалдах зөвхөн тэмцээнээс Тий. авсан зүйл болох гэдэг шиг байна тий. Яг үнэ. Уулзалт ер нь бол тэгэл багшийн тэмцээнээр далимдуулж үеийн шавнаар нь уулзалдаж инээж хөрж суун. Зохицуулалтын бол хөлөөллийн холбоо их бах манай хараар ирээдүйн хар хөлөөллийн холбоо зохион байгуулах. Ивент итгэгч бүх юм нь бол багшийн арга гэр. Багш маань залуухан ч байж 21 2 настай тэгэл цалингаа хүртэл шавнартаа зориулдаг байсан. Сургуулийн босс өдөр чинь бид нар чинь гуанзанд ордог байлаа шүү дээ. Сургуулийн гуанз дээр чинь хамгийн үнэтэй төмсний 30% захиалж авч ичдэг байлаа шүү. Юу маш олон сайхан дурсамж бий. Байгаа. Маш олон сайхан шавнар төрүүлсэн олон улсын хэмжээний мастер, спортын мастерууд нь бол тоо томшгүй хаа. Тоолж ер нь бол үзэхгүй. Одоо та хэд бол багшийнхаа хайрыг амсаад одоо ингээд гоё тэнд ингээд дэвтэж өсөжсэн байна шүү дээ. Тэгээ тэр зан чанарын хэр их өвлөхийг хичээдэг, хэр их цааш нь дамжуулахыг хичээдэг. Биднэрт ер нь талбай дээр бол хин байгаа тий тэр. Ер нь бол тэгэж хамгийн сүүлийн бөмбөг хүртэл гүүн гэсэн зан чанар байгаа тий. Тоглолт усаагүй гэдэг. Тэр нь бол байгаа шүү.